Оройн төр эрхэмсэгчтэй амны үйл ярьцлага хэлж байна. Энэ тагийн зочноор сэтгүүлч зохиолч Намин Чимэд оролцож байна. За урилга хүлээж авсан танд баярлалаа. За өрсөндөөс баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед манай энэ Монгол улсын нийгэм эдийн засаг хямраад тэрнтэй холбоотойгоор иргэдийн дунд ийм бухимдал, талцал үүсээд байгаа. Энэ үед ер нь монголчуудыг яаж гэгээрүүлэх үү? Ер нь цаашдаа бид одоо юун дээр анхаарч энэ одоо оршин тогтнолоо авч үлдэх вэ гэдэг энэ асуудал дээр бас судлаачид, зохиолчид бас бүгдээрээ санал нэгдэж байгаа шиг байна. Энэ дээр та ер нь юу бодож явдаг вэ? За ер нь соён гэгэрэл гэдэг асуудал том асуудал л дээ. Зүгээр нэг боловсролтой болсноор сая одоо гэгэрчдэг асуудал биш. Энэ өөрөө нийгмийн бүхий л цаг үед тасралтгүй, уйггүй их золиос шаардаж өрнж байдаг үйл явц байхгүй юу? Өөрөлдвөл тасралтгүй тэмцлийн үр дүнд энэ нэг юм ингээд тогтож байдаг. Өөрөлдвөл танин мэдгүй асуудал шүү дээ. Оршихуйга танин мэдгүй асуудал. Тэр юм байхгүй болох юм бол үнэндээ өөрөө сүртгэл юм л зөвлөлтэй. Зүгээр энэ цаг үед үнэхээр асуудал бол байгаа. Бид нар чинь сүүлийн 30 гаруй жил ер нь биевнээ мэрсээр бол тарлаа шүү дээ. Тэр чинь хүнд өөгүй юм гэж байхгүй. Тэр байгаа жижиг өөн дээр нь бид тоглож өөг нь олж харддаг, төрүүлж орж харддаг. Бинээ үүсгдэг, үл итгэдэг. Иймэрхүү уур амьсгал одоо ерөнхийдөө нийгэм бүрдэж гисэн. Яг одоо нэг үе бодвол арцсангуу жаахан аярч явах шиг байна. Эргээд жаахан сэгжиж магадгүй. Яагаад одоо бид нар ийм болчихоо гэдэг асуудал байгаа. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн хямрал биш үү? Энэ зөвхөн ганц эдийн засгийн хямрал биш. Оюун сэтгэлгээний хямрал байна. Оюун сэтгэлгээ хямарч тэр ерөөсөө ямар ч сайн эдийн засаг, ямар ч сайн одоо бодлого байгаад нөгөө муунах гэсэн шарт тогтдоггүй гэдэг шиг. Язорон цорхоо мянган ус хийгээд байдгүй гэдэг шиг байхгүй болчдөг. Өөрөлдвөл хөгжлийн боломж бүгд замарч алга болдог. Асуудлыг энэ чинь юм шүү дээ. Нийгмийн хөгжил юун дээр тулгуурлаж явдаг вэ гэхээр хоёр гол хүчин зүйл дээр байна. Нэгдүгээр эдийн засаг нь мөн. Одоо хэм билээ нэг эрхээ сайданд гарчаад нөгөө эдийн засаг нэгдүгээр эдийн засаг, хоёрдугаар эдийн засаг, гуравдугаар эдийн засаг яриад байсан шүү дээ. Энэ зөвхөн асуудлыг нэг талаас нь харж байгаа зүйл. Хэрвээ тэр эдийн засгийг хэрэгжүүлдэг хүн ард нь оюун санааны төвшин, боловсролын төвшин, чадварын төвшин, ёс суртахуун хамгийн гол нь ёс зүйн үнэт зүйл байхгүй болчихсон тохиолдолд тэр эдийн засаг өршөө хөгжих боломжгүй. Энэ маань өөрөө улаасаа одоо баг аксиом маягийн тодорхой зүйл шүү дээ. Хөвөлзөө маягийн зүйл. Яагаад энэ улс орнууд богино хугацаанд хөгжиж байгаа юм бэ? Цаана иргэдийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Нэг бол тэр ийг зохион байгуулж байгаа хүчрэг удирдагчдын ёс зүйн чадамжтай шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүнийхээ хөгжилд анхаарсан. Тийм. Хэрн хүндрэлтний түүхэнд эзэнт гүрнүүдийн одоо хөгжил дэвшил сүрэлд ороод бүгдээрээ цаана нь юу байдг вэ гэхээр оюун санааны сүрэлтэй шууд холбогддог. Ромын эзэнт гүрний сүрлийг судалсан Английн түүхч Гибон гэдэг нөхөр тэр 7 бот ном бичсэн. Тэн дээр ерөнхий дүгнэлтийг гаргасан. Ерөөсөө суртахууны сүрлийн эзэнт гүрнийг идчихлээ гэсэн. Монголын эзэнт гүрч тийм шүү дээ. Сэрэг мандсан шалтгаан бас ёс зүйтэй шууд холбоотой. Өөрөөр ёс зүй оюун санаатай шууд холбоотой. Сүрс нь бас адилхан. Шалтгаан адилхан. Тэгэл хоорондоо ойлголцоо байгаа, хоорондоо талцаж хэмэлцсээр байгаа сөхөрж унсан байхгүй Монголын эзэнт гүрэн. Одоо эзэнт гүрний төгсгөлийн үеийг харах юм бол 1260-аад оноос эхлээл хоорондоо байлдаад эхэлсэн. Тэр үед чинь хамгийн анх эхлээл ари бүх ах トゥ ари бүх өвлөө хоёрын хооронд иргэний дайших юм болсон. Дараа нь одоо яг тэр онд залгаад Бэрхийн улс одоо Алтан орд улс Ил хаант улсын хооронд тэгээ Цагаадаан улсын хооронд гурвалжин дөрвөлжин дайн өрнөсөн. Зөвхөн бүгд ах トゥ улс шүү дээ. Тэгээ ойлгоцох боломжгүй болсон. Энд олон талын нөхцөл шалтгаанууд үйлчилсэн. Тэгэл явсаар бол жижигсээр бол дэлхийн хэмжээний эзэнт гүрэн явсаар бол сүүлрүү өнөтер мэдээ байдалтай л ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бусад хөгжсөн орнуудын жишээг харах дээр 2-3 зүйл байна. Нэгдүгээрт нь өөрсдийн үндэснийхэн онцлогийг тэр тулгуурсан хөгжил гэж байна. Өөрөөр хэлбэл машингийн жишээг би жишээл 39 арз мөрийн гутал өмсдөг надад 41 42 өмсөгчөд марафонд гүйлэх юм бол баймжт гарахгүй.
Яг түүнтэй адилхан. Тухайн үндэсний үнэт зүйлийн эрэмб, сэтгэлгээ, хандлага, соёл бол өөрөө хөгжлийн суур фундамент нь баггүй юу? Тухайн үндэстэнд сайн тал байна, муу тал байна. Сайн талын одоо хүүлэн дэмжсэн, муу талын одоо тодорхой хэмжээгээр одоо бүтгэрүүлсэн, дарсан одоо тийм нийгэм эдийн засгийн бодлого явж иж улс орон хөгждөг түүхэд юм байна. Тэгэхээр таны саний яриан дээрээс ингэж ойлгогдлоо л доо. Ер нь тухайн улс одоо том бай, жижигч бай, ёс суртахуундаа анхаарахгүй, оюун сэтгэлгээндээ анхаарахгүй, хүнийхээ хөгжилд анхаарч чадахгүй байх юм бол ямар ч хүчрхэг улс байсан гэсэн одоо сүрх ийм жамтай маа гэдгийг өнгөрсөн одоо мянган жилийн түүхч гэсэн харуулсан гэж яриад. Хэдэн мянган жилийн түүх харуулж байгаа. Тийм байна. Энэ санаа бүр одоо Аристотель Платоны үед байдсан шүү дээ. Би яриад байгаа юм шүү. Тэр үед л ярьжсэн байхгүй юу? Бид нар бол ингээд наан байгаа зөрчлийг хараад байдаг. Тэр зөрчлийн цаана юу байгааг тэр үл ойлголцох байлд хөргөж байгаа тэр нэг сэтгэлгээний хандлага ба шүү дээ. Зөв тэр хоорондоо эрүүл ухаанаар асуудлыг ярилцаад за санал зөрж байгаа юм хоёулаа бүгдлийн одоо факт аргументтай логика гаргаж ярилцаад хинийн зөв болохоо хоёулаа эрүүл ухаанаар ярилцсан бол нэг шийдвэр гаргана да. Хоёулаа нэг асуудлыг хоёр талаас нь харж ирсэн ч гэсэн. Тэгэхгүйгээр миний зөв гэж үздэг хүмүүс тэр яаж урших юм бэ? Чинь оюун санаатай холбоотой шүү дээ. Тэгээд өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чадахгүй муухарлна гэдэг чинь суртахуунтай холбоотой шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нь асуудлыг зөвхөн улс орны хөгжлийн асуудлыг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр авч үздэг л асуултаа байхгүй юу? Энэ хосолд зэрэгцэж явж байгаа юм байна. Тэгэхээр улс орон хөгжих, хүчирхэгжих гол үндэс нь ер нь юутай холбоотой гэж харж байна. Та түрүү хэллээ шүү дээ. Монголын эзэнт гүрний одоо задрал бол ёс суртахууны хямралтай холбоотой байсан. Тэгвэл хүчирхэгжиж одоо эзэгнэж явсан тэр одоо түүхэн цаг үед ер нь юу гол нь нөлөөлсөн гэж харж байна. За түүх талаас харахад бол сая ер нь тэмэлдээ нэгдүгээрт нь зүгээр ил харагдж байгааг нь нэр ярьдээ. Одоо жишээлбэл Илаан улс улсын үедээ ерөнхийдөө христийн шашинд нэлээд талтай байсан. Хөлөг хааны үед тий. Гэтэл Алтан ордны ус болох тэр Батааны дараагаас бараг л ислам шашинд орчихсон байхгүй. Ингээд шашны үзэл бодлын зөрүүн дээр тэр чинь нэг одоо тэр үед чинь шашны үзэл бодол гэдэг чинь аимшигтай одоо радикал хурц хэлбэртэй байсан үе. Загалмаатны аян дайны үед жишээлбэл ислам шашинтан христийн шашинтны барааг харах нь хүртэл нүүл хэмжээнд тэгж туйлширсан байсан үе. Тэм учраас тэр чинь ислам христийн оронд Иерусалим авахын төлөө 13 удаагийн 17 ч лөө удаагийн дайм болчихлоо шүү дээ. Зүгээр тэр үзэл бодлын төлөө. Тэгэхээр тийм үе тийм шашны тийм рүү ороод ирэх тэр чинь нэгдүгээр тэр нэг шалтгаан болоод эхэлж байгаа. Тэгээ энэ монголчуудын Чингис хааны үед бол энэ асуудал өгтөөрөөр харжсан байхгүй. Бүр өгтөөрөөр харжсан. Одоо тэрийг гадны одоо тэр үед Монголд иржсэн одоо тагнуул туршуулууд аялагчдын тэмдэглэлд байж байгаа шүү дээ. Голем Дөрброк, Палано Карпин нарын тэмдэглэлд байж л байгаа. Тэр мөнхөн нөгөө Ромын Попи илч гэдэг маань үндсэндээ шашны төлөөлөгч ба шүү дээ. Тэрийг оролцуулаад шашны тэр үнүүдээ шашны төлөөлөгчд орн маргаа явуулаад тэд нар нь одоо биеийгээ үүсгээд жинх буруу минийх зүгд ашиглаад ирэх тэр шингэсэн мөнхөн маргааныг тасалж байгаа шүү дээ. Христийн загалмаатны ертөнцид наа загалмаач юм үнэн. Наанд тэр орон зайд өгнө. Нөхөр та нар исламууд дотор наад ислам Мухаммедийн энэ чинь номлчин үнэн. Өөрөөхөө орон зайд наа чи үнэн ба. Өөрөөхөө орон зайд биеиндээ өөрөөхөө буруу гэж үзэж болохгүй. Танаас нэг юм шаардах нь юу гэхээр өөрөөхөө орон зай дотроо наад шашныхаа исламын шашныхаа ариун ёс журмыг та нар өөрсдөө сахиж явах хэрэгтэй. Тэндээ үнэнч байх хэрэгтэй. Тэр өөр орон зайд байгаа тэр үнийг юмтай буруутгаад байж болохгүй гэсэн ийм агуулгаар тэр маргааныг тасалж ирсэн. Энэ тань чинь тань мэдгүй шүү дээ. Энэ зүгээр нэг одоо юу гэдэг бөркөлөд байгаа асуудал биш. Оросын манлигуудыг эзлэн авчиад тэр Оросын манлигуудын өөрийнхөө үнэн алдартны шашнаас шүтэх хэрэгчлөөг нь хэвээр үлдээсэн. Ислам орнуудыг эзлэн авчиад тэр исламынхаа шашныг шүтэх эрхчлөөг нь хэвээр үлдээсэн. Өөрөөрийнх нь соёлыг хэвээр үлдээсэн. Зөвхөн одоо тэн дээр төр гэдэг ганцхан захаргаа байдаг. Тэр нь тухайн бүс нутгийн ард түмний шашин, соёл, оршихуйд нь оршихын өөрийнх нь үнэт зүйлд нь халдах яг цэрлж исэн үе байхгүй юу? Энэ танин мэдвийг дайн байлдааны такттай холбож тайлбарлаад байдаг нь буруу ойлголт байхгүй юу? Буруу тайлбар байхгүй юу? Тэгэхээр
Монголын эзэнт гүрний хүчирхэгдсэн, ялсан одоо Монголын их амар амгалан бий болгосон гол нууц нь бол энэ шашин хоорондын ялгаа юм уу, үзэл бодлын зөрүүг одоо хүлээн зөвшөөрсөн тийм үү? Тухайн одоо оршихуйг бас ингээд хүлээн зөвшөөрснөөс одоо үүдэлтэй гол ялгаа ч яг нэг ялгаа тийм байна. Одоо энийг өнөөгийн дэлхийн одоо хүчрэг супер хөрөнгө гэдэг Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тэр одоо нөгөө хөлцгөө шүү дээ. Биенийхээ үзэл бодлыг хөлцгөө тойлроос гэж хэлдэг. Тэрний суурь болгож үзсэн. Одоо Америкийн эцэг гэгддэг 3 нөхөр байгаа шүү дээ. Жорж Вашингтон, Томас Жефферсон, Бенжамин Франклин тэгвэл нийтдээ 7-8 нөхөр байгаа. Шинэ улс байгууллаа. 1700-аад оны төгсгөл үеэр Английн колониос тусгаарлаад тэгээд данк хийгээд өргөжлийн төлөө данк хийгээд тэгээд шинэ улсаа байгуулах гэсэн чинь улсынх нь бүтцэн Европын сонин болсон урд түүхэнд байгаагүй. Ягаад гэх юм бол газар цугласан бод Францууч, Португалууч, Испанууч байгаад байдаг, Англичууд байгаад байдаг. Тэгээ бүр Герман, Бурдууд, Аз Африк газар цугласан өөр шашин соёлтой, үнэт зүйлтэй, хэлтэй, зүс царайтай хар шар өсөн шидэм юмуд байгаад байдаг. Тэр тийм ирээвэр хураавар үндэстнүүдийг яаж нэг хуулийн төрийн дор одоо захирах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ нөхдүүд хайгаад тийм болохгүй байж итл яг тэр үед тэрний өмнөхөн Францд нэг дараа нь Англид нэг Чингис хааны намтар гарсан. 1700-аад оны дунд үе шүү дээ. Тэгээ тэрийг үздэл яг тэр нэг өөрсдөө нь хайжсан гараад ирсэн байхгүй. Тэгэнгүүт Англиас тэр Францаас бүр ингээд усан онгоцоор хэдэн зугаар нь авчираад хүмүүст уншуулаад тараагаад өөрөлдвөл өөр шашин, соёл, үнэт зүйл, хэлтэй ирээвэр хураавар цоохор үндэстнүүдийг юугаар засаглаж ирсэн бэ гэхээр Чингис хааны тэр бодлого бол өөрийнх нь соёл, хэл одоо үнэт зүйлийг хэвээр нь хадгалаад зөвхөн одоо төрийн эрхийг одоо захирах тийм хэлбэр байсан ба Чингис хааны үед. Тэгээд тэрийг аваад одоо тэр Америкийн үндсэн хуулийн одоо анхны их болдог Виржиниагийн үндсэн хуулийг бичсэн Джон Лок гэдэг герман үндэстний том философч үйл дээ. Тэрүүгээр Виржиниагийн үндсэн хуулийг хэлгээд тэр нь өнөөгийн Америкийн нэгдсэн улсын одоо үндсэн хуулийн гол одоо суурь болсон гэдэг үзээд байгаа шүү дээ. Монголын эзэнт гүрний үеийн тэр төрийн бодлого Америкийн одоо үндсэн хуулийг одоо суурь болсон гэж үзэж байгаа бол бас бусад одоо өнөөдөр дэлхийд хүчирхэгддэг Хятад, Орос, Энэтхэг зэрэг томоохон гүрнүүдийн төрийг зохион байгуулдаг ч гэсэн монголчууд бас бий болгож өгсөн гэж бас яриад байдаг. Тэр санал нийлэх үү? Тэр өнөөгийн Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн одоо гол нэг зарчмын Чингис хаанаас санаа авсан гэсэн үг байхгүй юу? Тэгээс бүх юмныхан суурь гэсэн үг шүү дээ. За Монголын байлдан дагуулт бол яхаарахгүй дэлхийн хэмжээний бүр тоног том хөдөлгөөн урд өмнө ч өнөөдчтэй тийм том хөдөлгөөн гараагүй. Тэгээд зарим эрдэмтэд хэлтгэлтэй Монголын байлдан дагуулт бол дэлхий дахныг сэгсрээд ерөөсөө ингээд хөдөлгөөнд оруулаад унтаа байсан харахгүй зуунууд гэж хэлдэг. Тэр одоо 1-р 1001. Тэгээ ялангуяа баруун Европ бол католик шашны тэр нөгөө бурунгой зэкэн яг ширсэн тэр номлд ингээд хүлэгчсэн ямар нэгэн одоо тэр шилжих ухааны юм уу оюун санааны активсэл гараагүй гэсэн. Араб дахин бол арай өөр байсан л да. Гэхдээ л ерөнхийдөө бол харахгүй зуунууд гэж нэрлэгдчихсэн. Тэгээ тэр харахгүй зуунуудыг сэгсчээд гэрэл игээ оруулаад Азийн дорн дахны соёлыг өрөнд танилцуулаад өрн дахны соёлыг дорн танилцуулаад ганц соёлын цан танин мэдгүй. Тэгээ ахуй соёлын олон юмнууд байна. Тэгэхээр одоо дэлхийд дайны худалдаа арилжаа тэгээд улс төрийн томоохон одоо суур одоо ойлголтууд ядахтай одоо тэр дипломат харилцааг орчин үеийн дипломат харилцааны суурийг бас тавьжсан гэж үздэг байгаа шүү дээ. Иймэрхүү юм тавьсан учраас одоо тэр Чингис хаан чинь одоо энэ хүндрэлтний хөгжилд маш хүчтэй одоо өнөмөр оруулсмаар үздэг байгаа шүү. Тийм учраас 20-р мянганы экономик тохиолдод байгаа шүү. Ягаад гэхдээ одоо тэр чинь зүгээр Марко Поло чинь хөвлөө ажид байжгаад очоод мань хүн шоронд ороод Италид очоод тэнд иргэний дайны үед хэлмэгдсэн юм яасан шоронд ороод шоронд байж захта нэг саваг нөхөрт өөрийнхөө тулсан амьдралыг яасан нөгөөт нь бичсэн байна. Тэгээ тэр нь гарсан даруйдаа бол нэг хүчрүү одоо нэг анхааралтай гоо тэгээд нэг тодорхой хугацааны дараа гэвгэнт анхаарал татаад энэ дорн дахин чи юу ямар сонио улс байгаа юм бэ? Ямар хүчрэг, ямар баян бүр алтан дээврээ хүртэл алтар гэдэг ямар сонио улс байгаа юм бэ гэд тийшээ явах сонирхол Европ дахинд хүчтэй өрсөн байна.
Тэгээд нөхдөч одоо нөгөө газар зүйн нээлтүүд шиг үндсэн шалтгаан тэр болоод эхэлсэн гэж үзэж байгаа. Марко Пологийн тэмдэглэлээр явж байгаад л Америкийг нийцсэн гэж бас яриад байдаг байна. Тэгээд тэр чинь нөгөө Америк Веспучи нөгөө Кристофер Колумбус тэр чинь уг нь бол энтхийг зорж явсан байхгүй юу? Энтхийг очих гэж явж байгаа тэнд төөрж яваад Америкт очиод таарсан хүмүүсээ энтхийг Индиан гэж нэрлсэн. Тэр хэвээрээ нэрлэлчихсэн шүү дээ. Түүнээс Америк угуулуудын жигнэр Индиан биш шүү дээ. Оо тийм үү? Индиан биш шүү дээ. Тэр чинь маш олон овг аймагуд уучмаар энтхийгт очлоо гэж бодоод тэнд байсан хүмүүсийг Индиан гэж нэрлэлсэн нөтөд шүү дээ. Гэтэл тэр нь огт өөр тэм нээчихсэн. Тэгээд Васко да Гама гэл тэр дунд тэгээд тэр Магаллин тэр газар зүйн их нээлтүүдийн үр дүнд тэгээд өрн дорног холбосон соёл биш үү бас. Тэр бүхний үр дүнд Европ дахинд 16 дугаар зуунаас эхэлсэн тэр их том таны мэдгүй шинжлэх ухааны олон нээлтүүдэд хүргэж ингээд өрнөсөн үйл явцыг бас тэр Чингис хааны байлдан дагуултай холбож үзэж болж байгаа байхгүй юу. Төрөлбөл тэр аргагүй зүүнүүдийг нойрон сэрэг ажиж штэ. Тий. Одоо улс орнууд ялангуяа манай хоёр хөрш өөрсдөө үндэсний онцлогийг тодорхойлдог болсон. Тодорхойлж байна. Өөрөлдвөл тэр үндэсний онцлогт суурилсан хөгжлийн бодлого барьж явах гэдэг шүү дээ. Хятад хүний нэг шин чанар бол ер нь бол ажилсаг хөдөлмөрч гэхдээ илүү материалын зүйлийг илүү үнэлэх талдаа байна. Гэх мэтлэн үндэстэн болон өөрөөр нь байгаа шүү дээ. Оросууд одоо бараг 20-30 жил тэр Валда гэдэг нийгэмлэг хамтраад тэд нар Орос үндэсний шин чанарыг одоо судлаад ер нь их товчхон тодорхойлох юм бол нөгөө бичрэн зориулах мунж нартай ард түмэн байна гэсэн дүгнэлт гаргасан байлаа. Бичрэн зориулна гэдэг бол одоо нөгөө дарангуулагчийн дор сөгдөн мөрөх гэсэн асуудал биш байхгүй юу? Яг Чингис хааны үзэл санаа бодол одоо хувь чанарт итгэсэн өрлгүүд нь одоо тойрон нэгтарч чадсан шиг тийм шинжтэй байна гэж хэлж байгаа Орос үндэстэнд. Тэгээд тэр магадгүй маш ортой байх магадaltaй. Тэгэхээр Оросын одоо төрийн байгууллагыг бол Батхааны үеэс ихтэй гэж тодорхойлдог гэж яриад байгаа шүү дээ. Яг тэр нь өнөөгийн Орос улсын суурийг Алтай ордны суурь дээр л үүссэн шүү дээ. Хуучин КБС-ний манай Батхан Сүбэд хоёр очиж сүрүүлж ичээл тэгээд тэр үуч нэг 10 хэдэн жижиг банилгууд байсан Оросын. Тэгээд Москвад эрхийн нөгөөд Москвач тухайн үед тийм одоо голлох оройлгүй үргэхгүй байсан жижигхэн бант улс. Гол нь нөгөө Москвагийн ван Батханд бүр Монгол төрчмөг хаанд мөрөж залбирч одоо тодорхой хэмжээр их аваа буцсан улсууд шүү дээ. Тэгээд Монголд Чингис сэтгэлээр дагаж орсон учраас тэдэнд илүү засаглах эрхийг өгөөд тэгээд Москва төвтэй шинэ Орос улс бий болж байгаа. Тэгээд одоо тэр чинь Оросын судлаач Александр Дүүгэн бол их тодорхой хэлээд байгаа шүү дээ. Ерөөс Оросын төрийн одоо оршихуйн онлын үндэс суурь бол Алтан ордны төрөөс ихтэй гэдэг. Тэгээд нөгөө тэр үеийн монголчуудын төрийн бүтэц ойлголт философиг нөхдүүд өөрсдөө үлж авсан гэж үздэг байгаа юм. Бид нарын Оросын хүчрхэгжлийн одоо нэг үндсэн шалтгаан бол бид тэр Алтан ордны хүчрхэг оюун санааг бид үлж авсныхаа гэсэн юм бас яриад байгаа. Бас нэг элит юм аял юм яваад байгаа юм л да. Гэтэл Хятад бол яаж нэг тэр бас тэр Цэнхайг сургуулийн бас судалгаа хийгээд Хятад үндэсний хүмүүс зэрэг тодорхойлоод бас нэг тиймэрхүү юм гаргачихсан байгаа юм бол. Тэгээ ер нь күнз дээрээ суурилсан юм. Тэгээд бусад үндэстнүүд ч гэсэн ер нь өөрийнхөө онцлог дээр суурилсан хөгжлийн бодлого. Ялангуяа дайрчлалын үед өөрийнхөө онцлогийг илүү анхаарч авч үлдэх гэсэн юм бодлого баг дэлхийд яруулчихсан. Хамгийн их өөр хоорондоо соёлын нийлэгшил, соёлын болоод хэлний нийлэгшил бий болсон Европын холбоо хүртэл одоо ер нь тэр үндэснийхээ онцлогийг хадгалж үлдэх гэсэн эрмэлзэл хүчтэй сонсогддог шүү дээ. Жишээлбэл одоо Хятад улсыг одоо хүн амынхын тоогоор одоо харьцуулах юм бол ямар ч улс үндэстэн одоо иргэшээлд оруулах тийм боломжгүй шүү дээ. Гэтэл бол манч Монгол гэсэн одоо дэндүү цөөхөлөө үндэстнүүд энэ одоо Хятад улсыг ингэж иргэшээлд оруулж захирч хийсэн нууц нь юундаа байна гэдээ бас одоо судлаач бас гайхдаг. За яг тухайн үед яг Хятад үндэс нутаг төр 3 том улс байсан л да. Тэр өмнөдсөн улс, тэр Дайли улс, одоо Юнан төлөвсөн. Тэгээд умард нь нөгөө зөрчдийн одоо манжнарын өвдөд сэмдээ зөрчдийн алтан улс гэдэг. Тэгээд яг дайч чанар бол мэдээж нөлөөлнө гадны давталж байгаа юм дээр. Бас л өнөөгийн Хятадын төрийн
суурийг бас монголчууд бүтээсэн гэж хэлж болохоор ягаад гэх юм бол хятадууд түүхэндээ ийм нэгдсэн том эзэн тулстай байж үзээгүй дотроо одоо нөгөө байлдаанд улсууд үегээд хүртэл биш дотроо дандаа хэдэн гэсгөө багч байлжсэн. Монголчууд хятадыг алтан улсыг эзлээд дараа нь сүн улсыг эзлээд Өглөөний үед дайлыг эзлээд энэ ордост байгаа тангадыг эзлээд ингээд Юан улс гэсэн нэг том тогондор их том газар нутгийг одоо эзэмшил нэг юм том улс байгуулчихсан. Дараа нь Юан улсыг мөхөхөд Мин улс тэр байр суурийг өвлж авч үлдсэн байхгүй юу. Тийм учраас тэр нэг гэт бол одоо нэг Орос энэ хоёр хүчрэх гүрний бий болох хүчрхчлийн үндсийг монголчууд тавьж өгсөн гэж судлаач яриад байдаг нь үнэлтэй. Ер нь одоо нөгөө бидэнд тийм жишээлбэл хятадд күнз гэдээ ярьж шүү дээ. Оросчин тэр нэг үнэн алдартны шашныхаа одоо үнэт зүйлийг Орос үндэстний одоо оюун санааны суурь болох тийм орлого хийж байгаа. Япончууд одоо юу байна жишээлбэл Бушидоч гэдэг юм уу те. Европ одоо христийн ертөнц бол мэдээж Библи бичдэг. Арабууд одоо ислам ертөнц бол тэр чигтээ Коран судар бичдэг. Гэтэл монголчууд бидэнд яг тийм бидний ёс зүйн код үнэт зүйлийн эренбийг тодорхойлдог тийм тодорхой юм байна уугүй гэдэг асуудал байгаа байхгүй юу? Маш олон залуучууд бидэнд юу байна? Бидэнд Библи алга. Бидэнд Коран алга. Библи гэдэг нь Библи шиг тийм монгол үндэсний үнэт зүйлийг оруулсан ном алга. Тийм судар алга гэж ярьдаг. Гэтэ би бодоход бидэнд бол байгаа, хангалттай байгаа гэж бодож байгаа. Нуус төвчний үйл явдлуудыг ингээд нарийн нягт харах юм бол тэнд дандаа ёс суртахууны том одоо шалгуурууд, кодууд байждаг. Үнэт зүйлүүд байждаг. Зүгээр нэг л жишээ хэлье. Тэмүүжин юунаас тайчуудын олсноос цугтаж ирээд ээж дүү нартайгаа Гэнтэй аймгийн Цэгэр мандал сумын хар зүрхний өх нуур дээр ирээд нутгалж явах үед нь дээрэмч дээрээ мординов авчдаг. Өөгийн цагаат төр. Ганцхан бэлгүүдээ бөгтөр онгороо унаад таргунд явчихсан байсан. Тэгээд Тэмүүжин хэн асар хоёр тэр яаж чадаг алдчихж байгаа. Тэгээд оройн бэлгүүдээ тэр бөгтөр онгор дээр таруу хотолцолгонд одоо алаад ганцглаад ирж байна. Өдөрч номсмаар агасан. Тэгээ юм боллоо гэхэд бэлгүүдээ би юу гэж. Яг тэгвэл бэлгүүдээ нөгөө хоёроосоо одоо илүү бядлаг чадaltaй. Тэгэхээр Тэмүүжин чи хэрэггүй ч. Асар болох төр би юу гэж. Асар бол мэдээж ирэхэд ярьчтай маш сайн мэрэг харагдаг. Турдны шалмаг эрэмгээ. Тэгэхээр Тэмүүжин бас хэрэггүй ч. Тэмүүжин бол бэлгүүдээ шиг бяртай биш. Асар шиг одоо тийм мэрэгэн гарваач биш. Гэхдээ мань хүн нэг давуу тал байна. Тэг давуу тал байна ухаантай. Нөгөө хоёр нь бярдаа ирдэж яваад уул одоо мэрэгэн цэцэндээ 10 дахь ирдэж яваад эндэх магадaltaй. Тэр чинь хүүхдүүд шүү дээ. 14 15 6 дахь хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгэд бөгтөр хонгороо унаад араас нь мөрдсөн. Өсний налархаар дагаж мөрдсөн гэхтэр намар байсан байх. Болж байгаа. 8 9 сард. Тэгээд 3 хоног яваад борчтой таарч байгаа. За яг манай судлаач ялангуяа Сүхбаатар багшийн судалгаагаар бол одоо Хэнтэй аймгийн Батнар улс сумын уралд хүүрийн талд байсан байх магадaltaй. Яг бол тэр аруулаадын нутаг, яг адууны нутаг. Тэгээд тэнд нөгөө намбуух суулгандаа гүйсаага суужсэн гавшаа хүүнтэй таарсан гэж нууц төвчөн дээр байгаа шүү дээ. Тэгээд адууга асуухад өглөө нар тусч явах үед адуу тулсан хүнийг яваад өнгөрсөн. Тэгээд чиний байдлыг харахад чи бол тэр тэд нарыг гүйцэх ямарч боломжгүй байна. 90 мөн ялгаа авах би ч юм туслая гэд. Октор хонгорын тавиулаад гэдэг чинь одоо амраа гэсэн үг шүү дээ. Тэгээд орог шунхгул гэдэг мөр Тэмүүжинд барьж өгч байгаа. Өөрөө хурдан ухаа гэдэг мөр авч унж байгаа. Тэгээ гоёлоо болж яваад цаашаа хахад 3 хоног явж байгаа. Одоо бол нэгдүгээрт хоёулаа болсон. Хоёрдугаарт сайн морьтой болсон. Ягаа сайн морьтой болсон бэ гэхээр зөв дурын морийг нэрлдэггүй. Тэр олон акт чинь морь бол адуу болгондоо нэрхэхгүй шүү дээ. Зөвхөн сайн өөрмөц онцгой морьтой нэр өгдөг. Тэгээд хурдан ухаан морьтой гэж байгаа шүү. Тэгээд цаашаа 3 хоног яваад одоогийн жижиг болсон хотоос хойш тэр сэргэлэн сумын Яхнуурын орчим гүйцсэн байж магадгүй байгаа. Тэгээд ороохон очиход тэр нөгөө дээрэмчд
амраад буудалж исэн, морд нь ингээд захалчихсан, морд чинь нөгөө нутгийнхын зүг яаж игээл захалдаг байхгүй юу. Эхлээд борч игэлд би ч хөөгд гэж. Тэгсэн чинь чи миний өмнөөс эрсдүү гэж. Одоо бол ер нь чи эхлээд чи хөөгд гэж магадгүй болчихсон юм шүү дээ. Би өхөр чи өөх гэдэг болчихсон юм байхгүй юу. Тийш. Тэгээд ингээд нөгөө одоо Тэмүүж очоод мордоо хөөгд ирэхэд араас нөгөө дэрэмчин зүгээр харуулахгүй араас нь хөөгд гүйцэтгэхэд ном сумтаа. Тэгэхэд борч ахаа хэлж байгаа. Чи над ном сум ааг. Тэр борч ном сумгүй гэсэн байгаа байхгүй юу. Яг тэгэхээр чи гүйсээгаа асуужсангүй. Би эргэж харуулдаг гэж. Тэгэхээр Тэмүүж ахаа хэлж байгаа. Чи ахаад миний өмнөөс эрсдүүзээ. Би харуулдаг гэд Тэмүүжин эргэж харуулсан. Мэдээж нэг хоёр одоо ингээл бацаа хөөгөөд чинь бас нэг ном сумтай амирсч магадгүй гэдэг нөгөө тэрвч буцчихж байгаа. Тэгээ хоёулаа буцаад нэг ахаад 2 3 хоног явсан баг. Тэгэд ирэхэд нөгөө аав ээжээ сүлдэлчихсэн байж тэр одоо 10 гэдэг хүүхэд нь алга болчдөг гэвэл сургуу алга болчдөг. Борчиг аав тийм. Ахав бай. Тэгээд нөгөө учрыг сонсоод аав ээж нь одоо үндсэндээ өршөөгд миний 2 хүүхэд үнээсээс нөхрөлж өгч хэлж байгаа. Тэгээд Тэмүүжин тэлээ хургаалж өгöd буцаагаад нөгөө өргөдөө явуулахад Тэмүүжин борчигс асуудаг. За чамгүй бол би энэ мордоо авч чадахгүй байсан. Эндээс юу аргач чинь тэр хүний тусыг маш бодиттойгоор ойлгож үнэлж байгаа. Үнэхээр тэрийг авч чадахгүйсэн гэдгийг мэдэрч байгаа. Тэгээд чи хэдийн авах гэж сууж байгаа байхгүй. Мордоосоо. Бүтээ мордоосоо. Уг нь тэр чинь эцгээс нүлдсэн гэдэг нь ерөөсөй байгаа ганц үнэл байхгүй. Энэ өөрөө тэр Тэмүүжний тэр үед нэг 16 таа байсан байж магадгүй. Яг гөрөө 53 он төрсөн гэвэл нэг 20 төгссөн байх магадaltaй. 56 он төрсөн гэх юм бол 62 он төрсөн гэх юм бол нэг 10 15 6 тал хүүхдүүд. Борчч өөрөөс нэг 2 нас дүү шүү дээ. Тэмүүжнээс. Тэгэд би олсон төлөө өгөө нөхрийн төлөө явсан маа гэж борч хариулдаг. За. Эн чинь өөрөө тэр эндээс харахад борч бол зүгээр тийм хөөргөн, омголон, бодлого хүн биш. Маш нь тэгээд дараачийн үйл явдлууд гарахад борч бол хамгийн нэхүүр, хамгийн боломжтой хүн байгаа байхгүй юу? Гэтэл нөхрийн төлөө тэгж одоо өөрийгөө золиосонд гаргаад явах тийм оюун санаа, итгэл үнэмшил байгаад. Тэгээд тэр хоёр бие бинийгаа яг тэн дээр бие бинийг хинбэ гэдгээ таньж байна. Яг тэр нэг хоёр зүйл. Нөхрийн чанар мэдчихэв. Тэгээд чинь монголчууд хэлдэг шүү дээ нөгөө нөхрийн төлөө өдрийн боол гэдэг үг чинь байгаал байдаг байхгүй юу? Одоо хүртэл байдаг. Одоо ер нь мартчихна үгүй юу? Энэ өөр ёс зүйн нэг том ойлголт шүү дээ. 10 гэдтэй хүүхд тэр үед 10 гэдтэй Тэмүүжин борч хоёрын бие бинээ таниад цаашд салахгүй хүүхд ламд нөхөрлсөн энэ нөхрөл нь зүгээр нэг их ашиг дээр биш. Дотоод Ер улсын оюуны ертөнц бие биенээ тань мэдсэн оюуны ертөнцийн ертөнцийн бие биенээ ойлгосон, хайрлсан тэр ойлголт байгаа даа. Энэ чинь өөрөө үнэт зүйл биш үү? Бид чинь одоо Библиэл дээр иймэрхүү юмнууд их байдаг шүү дээ. Гэтэл бид энийг бид нэр харах хэрэгтэй байхгүй. Монгол хүн чинь ийм байсан шүү дээ. Ийм байсан учраас гэж. Энэ хоёрын энэ нэг итгэлцэл тэ бие биенээ ойлгосон энэ хандлал нь хожимын дэлхийг иргэшэн дагуулсан Монголын эзэнт гүрний оюун санааны суурь болсон шүү дээ. Тэгэхээр таныхаар бол Коран судар, Библи судар гэдэг ингээд оюуны үнд зүйлийн ийм кодтой байна шүү дээ. Тэгвэл монголчуудын хувьд бол энэ бол Монголын нууц товчоо бол одоо монголчуудын ёс зүйн оюуны код байсан юм а гэж та тодорхойлох гэдэг тийм. Нууц товчоо бол нууц товчууд иймэрхүү ёс зүйн гаргалгаанууд маш их олон байдаг. Маш олон бий. Тэгээ тэрийг бид нэр өөрсдөө зүгээр нь үйл явдал харах биш тэрийг бид нар ийм том үн цэнтэй хүмүүс байсан юм байна шүү. Энэ чинь юм шүү дээ. Нөгөө бид нар чинь Библиэр яддаг шүү дээ. Монголчуудын Библи бол мэдээж нэг талд нь бол нууц товчоо юм уу иймэрхүү бүтээлүүд байгаад байгаа. Энд сая ярьдаг шиг нууц товчоонд ёс зүйн юм өрмөц код болохоор зүйл бишгүй болон байгаа. Би хоёрхан жишээрлээ шүү дээ. Тэмүүжин борч хоёрын нөхөрлөлийн цаана Ер улсын тийм танин мэдгүй ёс суртахууны том суур зарчмууд байна. Нөгөө талд нь тэр жамуухыг чинь сүүлдэнд баригдахад хин барьж авчихсан их тэр хамгийн шадар хамгийн сүүлд үлдсэн нөхд нь барьж авчирч өгдөг шүү дээ. Өөртөө амиа аврагдахын тулд эзэн оюунаа бариад тушаагаад тэгэхээр Тэмүүж яасан гэхдээ нөгөө хамгийн дөрөв жамуухын нүднээр алж байгаа байхгүй. Чи эзэн оюундаа хаалддаг чи бол хинч биш вэ? Урагч байна гэдэг. Тий. Чи бол хинч чи огноогч учраас чи энэ хэдийгэ барьж ирж байгаа сайн болооч чи өөртөө хинч биш учраас гэж.
Одоо бол ямар сайн чи манай нэзэж авах гэдэг шүү дээ. Энд чинь бас локал ёс зүйн код шүү дээ. Тэгэхээр ёс зүйн бас нэг одоо жишээ гэх юм бол одоо Тэмүүжин Жамуух хоёрын нөхөрлөлийн одоо асуудал дээр ч гэсэн харьцаан дээр бас харагддаг шүү дээ. Хамгийн сүүлд бол тэнгэрт хоёр нар байдгүй гэд Жамуух өөрийнхөө амийг одоо золих тийм одоо юуг тавьж өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бол бас огтөөрөөр тайлбарлаж болно. За. Зүгээр тэр хоёрын анхны хагарал юунаас үүдэлтэй вэ гэж. Яг гоо эхлээд нөгөө мэрэгдийг дараад тэр хоёр ч нэг жил агас каратай нөгөө өртөө унтаад явдаг шүү дээ. Тэгэж явж байгаад одоо нүүгээд нүүдэл дунд Жамуух одоо нэг үг хэлдэг одоо уулан төсч уу ядуучинд нөмөр гол төсчүүд буюу хончин нөмөр гэдэг хэлэхдээ мань хүн тэр дор нь хариу хэлэхгүй ирээд ээжээсээ асуух тэр бөөртэй ихнэр нь хэлдэг байхгүй одоо Жамуухын үүдэм хаа гэдгээ удах цаг нь болсон байх гэд тэд нар тэр дороо зогсохгүй Жамуухт хэллгүй шүнжин нөгөөд айл арга нүрдэг байхгүй юу. Гэтэл энэ үгийг яг янз янзаар тайлбарлаж байгаа юм л да. Тэр нь яг Жамуух жадранууд баян байхгүй юу. Баян. Одоо адуу мал сайтай. Тэмүүжингийн албатууд цөөхөн. Тэсэн дөнгөж нэг ихнэр аваад ихнэрээ алдчихад нэг буцааж яваад нэг эцгийн нэг суур дээр нэг жаах юм цуглуулж байгаа хончтголтой байсан юм. Язгуур ярих юм бол Тэмүүжин бол шал өөр шүү. Өөр шүү дээ. Нөгөөх нь болох тэр уранхай эмийг гидсэнд дагаж ирсэн хүнээс төрсэн удан байхгүй Жамуух чинь. Одоо нөгөө бодончор мөнгөхөг нэг ихнэр уранхай ихнэрийг авахд гидсэнд нь хээлтэй ихнэр эм авсан гэдэг байгаа шүү. Тэр бодончор мөнгөхөд богдод ирээд төрсэн хүүхдээс одоо үлсэн одоо ууруудан байхгүй Жамуух болох тэр шадарна. Тэгээд дараа нь яг жинхэнэ нөгөө тулдаан болох одоо хоорондоо Жамуухан хоёр шорондайн болсон шүү дээ. Тэр шалтгаан адууны уулганаас болдог. Тэмүүжин гэдэг адуутай болоод тэгээ агтчантай болоод бас жаахан сэргээд шүү дээ. Тэгээд Жочи Дармала гэдэг нөхрийг тэр саар гэдэг газар нэг хэдэн гүнтэй хамт адууга хатруулуулаа явж байгаа нь Жамуухын төрсөндөө тайчрж адууг нь хөөж явж байгаа. Тэгэхэд нөгөө бусад адуучд нь бүгд айгаад тайчрс айгаад байна шүү дээ. Ягаад гэвэл хүчрхэг баян шинэлэг олон зэрэгтэй Жамуухын дүүтэй тэрсэлт гэдэг чинь ер нь л эвгүй байхгүй юу. Тэгэхээр Жамуухийн Жочи Дармала жаахан муухрлаад ерөөсөө би адуугаа ингээд харж шалдахгүй гэсэн байдлаар нөгөө морныхаа дэлэн нуугдж явж байгаад тайчир нурууг нь хавд гараад алчиж байгаа. Тэрний дараа даа эхэлж байгаа. Жамуух бол шууд одоо дүүг минь аллаа гэж хэлсэн байж таарна. Тэмүүжин лөө их зэрэг дагуулаад сэргэлээд ирж байгаа. Энэ дээр нөгөө шударгасны тухай асуудал гарцаа өгөндөж байгаа. Жамуухын дүү тайчрын зүв юм уу гэдэг асуудал шүү дээ. Зүв юм уу? Тэр зүгээр атрлаад байж байгаа Тэмүүжний ахынх нь хамдын адууг дээрэмдэх ямар хэрэгтэй? Ямар ноцтой шалтгаан бай? Тэрийг адууга хамгаалсан үүргээ гүйцэтгсэн хамгаалах ёстой. Өөрөөр үүргөөгөө явуулсан юм шүү дээ. Тэрнийг биелүүлсний төлөө Жочи Дармалаг шийтгэж болохгүй. Зарим сурвалжид зарим юун дээр бол нууц төвшин дээр бол энэ нарийн юм байхгүй зүгээр зарим нэг сурвалж дээр бол Жамуух илчилгээгээд Жочи Дармалаг навдаг. Яална. Гэхдээ Тэмүүжин шадруудтайгаа зөвлөдөг. Яах вэ гэж. Тэгэхээр нөгөө шадрууд нь нөгөө Жочиг одоо өгчүүлэхгүй бол Жамуух зэрэглээд орох юм бол бид нарт сүрэх шүү дээ. Золиос нь гарах гэдэг. Гэтэл Тэмүүжин нөгөөдүүлээд зэмлээд хэрвээ зөв юм хийсэн хүнийг бид энэ байдлаар золиос нь гаргах юм бол энэ ертөнцийн чинь ямар утга учиртай юм бэ гэдэг асуудал гаргаад тэгэд өгөөгүй тэгэд эрэхт нь өмнөөс нь сэргэлж байлдаад маньчин Жамуухт ялагдаад тэр зээрэн авцалт ороод бараг л сүрхсөх төгсөн шүү дээ. Эндээс юу харагч нөх тэр Чингис хааны барьж байгаа зарчим тэр зөв юмыг хүн хатан хамгаалдаг амь цөлөн хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил байгаад байна шүү дээ. Энэ нь айжмаар Чингис хаан руу яг тийнийг талархан сайшаадаг зөвд итгэж үнэмшдэг үнэн байд гэдэгт итгэдэг тийм хүмүүс Чингис хаан руу хорон цуглах үүдийг нээж өгсөн гэж хэлж болно. Тийм учраас Чингис хааныг тойрсон хүч итгэл үнэмшлэр ёс зүгээр нэгдсэн Ерөөсийн том хүч болж айжмаар одоо тэлэх тийм боломж тэндээс эхэлтэй байж болно. Тэгээ Жамуух руу дандаа үл бүтгэх нөхдөд явсан байж магадгүй. За тэгвэл тэр нөгөө илүү ойлгондох ч юм уу те ингээд
Тэр чинь бусад түүхүүдээр харагддаг ш дараа шин түүхүүдээр. Жишээлбэл Тэмүүжин хүчээ аваад ирэнгүүт Тэмүүжиний бүр авгах болдог алтан учир сачаа бихи тэргүүтээ одоо хамаг Монголын баахан нөхдөө тэр үтгэл 8 мэрэгдийн үлдэгдэл эдгээр хэрэдийн тойрол бангаас бусдад баг бүгдээрээ алах голын одоо тэр нөмргийн голын савгаатар цуглаад тэр нь одоо бүгдээрээ жамхаг өрөмжиж хаан болгоод жамхаг юм уу Тэмүүжин зохигээд. Тэмүүжиний авганаар ягаад тэр цаашаа очсон шалтгаан олон шалтгаан баг гэдэг нэг шалтгаан нуус төвчөн тэр өөр дөр нь байж идэг. Татарыг дайрахад нөхдүүд тулаан дундуур тэр алтан учирнаар олзны оноос хөцөлсөн байхгүй. Тэр нэгдүгээр нөгөө нэгэнд хэлсэж ирсэн юм зөрчиж байгаа асуудал. Хоёрдугаар тулаан дундуур олзны оноос тулдна гэдэг чинь цэргийн сахилга сөрөг болоод ялалтыг бүрэн баталгаажуулах болцоо аюуд ялгах магадaltaй байдаг. Тэгээ нэгэнт гаргасан цаазаа биелүүлэхийн тулд Чингис хаан авганараа одоо авах гэж тоолгүйгээр зэлмиг явуулдаг л очиод нөгөө олзны юм нь хурааж авдаг байхгүй. Энэ мэтээс болоод нөхдүүд бол нэлээд юу асан баг. Эндээс Чингис хааны нэг зарчим харагдаж байгаа. Гайтай болвоос шадрыгаа шамтал суугаа гэж. Тэгээ гавьяатай бол даашаа шагна гэдэг чинь одоо хамгийн наацхан зэвийг авч штэ. Үнэн шудраг байсан өөрөлд зэв ойлжсэн хүнийг өөрийнх нь хүзүүг шархтуулсан хүнийг одоо дэрэгдээ шадар болгож авч ирсэн. Ер нь бол дэлхийн том өдөртөгчд байна штэ. Ямар хүн агуу өдөртөгч болдог вэ гэхээр хүнийг таньж чаддаггүй л хамаагүй агуу өдөртөгч болдог. Дэлхийн бүх том өдөртөгчд нэг юмнаас хөтлөө байдаг байсан. Сталин ч тэр өчрөө хартай хүн болгоны хартай л надаас урагч болов гэлээ. Тэгэл одоо Гитлер шамшигтай хартай тэгэл босод Наполеон ч гэсэн бас л тийм Наполеоны ялагдлын тэр батальоны тулдаа нэг юм блэ нэг нөхөр одоо нэг бүтлгүүн нөхрөөс болоод ялагдсан чи баг шигтэй. Жишээлбэл Юли Цезар гэдэг чинь тэр хамгийн сүүлд хэлсэн үг нь чи хүртлөө гэж. Тэс өөрөөр бил тэр болтол хүүгээ өрмөл хүүгээ өөрлөн дайрах гэж итгэв байсан ба шүү дээ. Тэгээ эн чинь бас л аимшигтай байхгүй. Тэгээ жишээлбэл Александр Македонский нас барлаа. Гэтэл хамгийн ойрын 3-4 жанжин шадрууд нь шарилныг хөрч амжаагүй байхад шарилын тойр зогсож жагаад улсын хэд хувааж авах тухай хэлцэжсэн ч юм уу те. Иймэрхүү. Гэтэл Чингис хаанд бол тийм байхгүй. Тэр Чингис хааныг тойрсон хүмүүс ард иргэдэн Чингис хааныг өнөх бишрэн дагна гэдэг юмар Чингис хаанаа биширдэг, дагдаг. Тэр үзэл санааг нь тэр шудраг инк төрийн инк амгалан дэлхийд даяар тогтоох засаглалыг шудраг хэрэгжүүлэх чин үнэнчээр Чингис хаан дагж исэн хүмүүс байна. Тэгээд тэр чинь 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдахад ерөөдөө нэг өсрээ дээдлэн сая гаруй сая орчим хүнтэй. Тэр чинь одоо татарыг дагуулад, мэрэгдийг дагуулад 8 кредиг гэдэг том ов аймагуд олгонууд онгуудыг дагуулсны дараа штэ. Тэгээд сэрэг нь бол нэг 100 нэг бумаас жаахан гэдэг нэг 12-3 төм орчим зэрэгтэй. Гэтэл тийм баг хүчтэй. Тэгээд технологи бол тийм айхтар өндөр байгаагүй. Тийм зэрэг байж дэлхийг байлдан дагуулж байгаа. Тэгэхэд бусд хүчний харьцааг харах юм бол энэ зөрчтэй алт улс 20 сая, энэ Тангадын улс чинь 5 сая, тэгэл Хорезмын улс чинь хаад 9 сая ч лөө. Тэгээд ингээд цаашаа уршилсан улс чинь 60 сая. Тэгэл Тарас Кавказын завсраа ард түмнүүд чинь 9 орчим сая. Орнууд Европ, Оросоор болоод орнууд Европ 9 сая орчим гэдэг ингээд дандаа өөрөөсөө нийтээ ойролцоогоор 200 дахин илүү хүн амтай, зарим нь бол илүү баялагтай, илүү зэрэг техник технологи хөгжсөн. Алтан улс бол мундаг хөгжсөн байсан улс, Хорезм бол мундаг хөгжсөн байсан улс. Тэгээ байлдан дагуулсан үндсэн шалтгаан нь болох тэр үеийн цэргүүд, Монгол цэргүүд Ер улсын оюуны итгэл үнэмшлийн өндөр түвшин байсантай шууд холбоотой. Жишээлбэл одоо тэр араб дахны Григор Кранзе гэдэг нөхөр бичсэн байгаа ш. Тэр нь монголчууд нэг нэгэндээ очруу хайртай. Хэрвээ чи монгол цэрэг нэг цэргийг олзолж явах юм бол яаран битгий хаалаа. Тэрийнхаа төлөө чиний санаанд багтмгүй төлбөр төлж аавна гэж. За. Энд чинь тэр монголчууд биеинд ямар монгол хүнд ямар үнцэнтэй байсныг харуулж байгаа байхгүй.
Тэгээд дээр нь одоо тэр бусад их сурвалжууд төр байгаа. Одоо жишээл Орсын дарааллын бичгүүд төр ч юм уу тэр сплитийн форматрын бичиг төр бол гайхаад байгаа шүү дээ. Монголчууд ерөөс сони манай их цэргүүч ингээд хуаргнаад доктор бөөн орлоо маалан одоо ингээд туушуу болол гэдэг. Монголчуудын тэр их хуаргаж байгаа нь ямар дууч юм гардаггүй. Дээд хэмжээнээс ахлах. Одоо Орос тэр үе чинь нэг өдөр хоосон хоолондгүй явах юм бол тэгэл сүйд болтгол монголчууд хэдэн өдөр дараалан календар юм тавиг өмөртлөө мөн саяхан хоол идсэн юм шиг дуу аялаа явчихдаг. Тэгээд тэр нэг оюун санааны давуу тал байхгүй. Тэгээ Монгол морд давуу тал байна. Монгол морд чинь одоо ч Европ морд бол тэр жүчиний морд бол мэдээж модон холцоод ид явж чадахгүй шүү дээ. Монгол морд бол тэгэл очисон газар модны холцос хөвч юм уу гэдэл явчихдаг. Тэгээд төсвөр төвч хэрэгтэй. Тэгээ иймэрхүү олон шалтгаан байгаад байна. Тэгэхээр 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрэн Монгол цэргүүдийн төсвөр төвчээр одоо тэр одоо дайнч шинж чанар одоо 100 жилийн өмнө ч гэсэн бас одоо энэ байдаг богдын тулдаан ч юм уу баруун хязгаарын тэр зөрчил дээр ч гэсэн харагдажсэн гэдгийг бол бас та өөрөө бичсэн байсан л та. Миний ойлгосноор бол та өөрийнхөө аавын бас бодит түүхээс энэ одоо баримт туужаа бас бичсэн болов уу гэж би ойлгоод байгаа. Тийм л дээ. Аав л өөрөө тэгж ярьж ирснээр сонсчихсан л дээ. Ягаад гэвэл яг тэр өөрөө бол тэр тасгийн дарга байсан мэлээ. Тэр тэгшээгээ таваад орч нарыг. Тэгэд маань хүн тэр нэг цэргийн байлдааны үед алдаа гаргаад нөхөнгөд орчихсон. Одоо хэрийн шүүгээр таслагдаад шоронд байсан гэсэн үг. Яг тэр үед нь уртын харуул гэдэг нь 10 хоногор харуул гардаг байхгүй юу? Тэгэхэд тэр чинь тасгийн дарга ахалж явна шүү дээ. 10 цэргийг. Гэтэл тэр үед нөгөө тасгийн дарга байхгүй учраас цас тавийн орлогч, улс төрийн орлогч байсан хангируугаа авч байсан байна. Тэгээд тийм болчихсон. Тэгээд хэрвээ би байсан бол тэр хангируугийн оронд би тийш явах байсан. Хэрвээ тэнд байсан бол тэнд өргөдөгч байсан байж магадгүй л гэж ярьдаг байхгүй юу? Тухайд ер нь нэлээд хүч тэнцвэргүй тулдаан манай талаас тэр цаадлаас нэг ойролцоох нэг 100-аас 120-аас 140 янз янз таа байдیں۔ 150 орчим байна гэдэг. Тэгээд манайхаас бол мэдээж 10 цэрэг байсан. Тэ. Тэгээ 10-алтаа хүч бол арцсангуу зөрөөтэй байсан. Гэхдээ энэ бол ерөөсөө байнгын зүйл шүү дээ. Бид нарын байтугтны тулдаа их ганцхан нүгээр л ойлгодог. Гэтэл яг үүнээс илүү өргөн цар хүрээтэй нийтдээ 62 удаагийн тулгарт болсон. Зөвхөн баруун хязгаарт. Зөвхөн тэр байдаг баруун хязгаарт. 62 удаагийн шүү. Энэ маань хамгийн сүүл 48 оны 7 сард болсон явдал шүү дээ. 7 сарын ихээр 6 сарын сүүлээр болсон явдал байхгүй юу? Уг нь энэний чинь цаана зөвчөшнөө бол нийтдээ 200 гаруй хүн цэрэг ам ирсэн 62 удаагийн тулдын зөвхөн нэг байхгүй юу? Тэр байтугай цаанаас одоо хэдэн 10 мянган цэрэг хүртэл орж ирээ. Хэдэн мянган цэрэг 10 шүү. Орж ирээ байтугай чинь бүтэн эзлээд шүү. Тэр чинь 47 онд. Тэгээд наанаас манайхаас чинь одоо хороо цэрэг дотоодын цэрэг хүртэл очиж онгоц нэг сонгоцууд хүртэл авсарчээж байлдчихж боо юм болж иж цааш нь буцааж гаргасан төг байгаа шүү дээ. Тэнд чинь бас төчнөө хүмүүс амирсдсан тэр төр чинь хамгийн түрүүн тэр толгон шаардах бичиг хөргөж явсан Жулуудаа Бадам хоёр чинь тэнд тэр 47 оны үйл явдал дээр Бадам цаана үлдээд амжигтгаар тамалж алсан байгаа шүү дээ. Тэр Бадам Баатрын шарил дээр эмнэлгийн дүнэлт хийсэн тэр акт байт. Акт нь зэргийн эмч ставын дарга орнотгэр гэдэг нийтдээ 6-7 хүн оролцоод акт хийсэн байт. Тэн дээр бол ингэсэн байна гэдэг. Тэгсэн бүр амьдаар нь бөөрийн 13 см рүү ухаж авч өрсөн дөх байгаа шүү дээ. Нүрэн дээр нь гал түлээд толгойг нь углаад. Тэгээд энэ бол ганц Бадам Баатар шүү иймэрхүү юмнууд нэг ус гарч ирсэн байна. Тэгээд тэр олон тулдаан тэр ихэд амир өссөн тэмцэл дунд бол мэдээж тэгэл хэцүү цаг үе шүү дээ. Тэгэхээр тухайн үед бол тэр байдаг богдын тулдаанд одоо хүч тэнцвэргүй тэр тулдаанд бол ямар ч гэсэн амьд онцлогдохгүй хамгийн сүүлчийн одоо сумаа өөртөө зориулъя гэдэг ийм одоо зарчим байсан магадгүй тэр амьд онцлогдох юм бол одоо маш их хүнд тамлал яргалал хүлээж идэг байсан байл та тийм үү. Амьд онцлох тэр наван гэдэг нэг цэрэг зайлвал орон буудуулаад тэр өөрөө унаад үлдээд амьд онцлогдсон билээ. Тэр ППШ гэдэг автоматтай гар бүлмат гэж хэлдэг. Тийм автоматтай байж байгаа тэр чинь гохторох тэр байгаа сум шүшээ ачаа шүү дээ. Өөртөө зориулах сумгуу үлдчихсэн. Тэгээ ам дээр баригдаа тэрийг бас газар тэр гадшаа тэлүрч байгаа үе мөчөөр тасцаж алсан байсан гэсэн шүү дээ. Тэгэл иймэрхүү түүх зөндөө байна.
Тэр үед одоо бас баруун хилийн одоо тэр зөрчилтийн үед бол энэ цэргүүд бас маш хүнд нөхцөлд одоо бас амь зоогож исэн гэд бичсэн байсан л да. 44 онд чинь Мэчин жилийн цууд гэж алдартай цууд болсон. 100-д нэг удаа болсон цууд байхгүй юу? 44 он 66 онд 2 цууд болсон. 44 оны цууд бол онцгой цууд болсон. Тэр үед Монгол даяар нийт 9 сая мал харагдсан. Тэгээ тэр цуудны үеэр чинь нөгөө хил наанаас алтай тавж нөгөө хилийн цаана үүдээ стаудаа хоолонд хангамж тасалдаад тэгээ зэргүүд л өсгөлөнд ороод тураад зэргүүд өгчээсэн нас урж исэн. Тэгээ аргаа ороод тэр үчин тогооны халивч модон халивтай байсан. Тэгээд ставын дарга нь одоо идэх юмгүй болох тэр нөгөө модон халиваа ууранд гэж нүдээд модон халив гэдэг чинь таглаа. Тогооны модон тагл гэсэн. Тэгээд тэн чинь нөгөө бослоод байх тэр нөгөө дээр нь тосмос одоо шил шингээд ийм тодорхой хэмжээний юм болчихсон байна шүү дээ. Тэгээ тэрий чинь ууранд гэж нүдээд тэгээд ингээд атгахтахаар нь усанд шанах тэр нөгөө хоногдлсан ус гэдэг чинь нэг жаахан ч ус нэг тийм нэг тостой ч юм уу жоох юм байдаг. Тэр нь зүгээр ус ууснаас арай жихэн дээр байсан баг. Нэг жаахан шимтэй байх нь шүү дээ. Тэгжил хүртэл байсан. Тэгээд зуднаар өгсөн малын мах идэх тэр улам тамирдтын гэсэн. Ягаад гэх юм бол зуднаар өгсөн мал чинь хамаг шимээ барчдаг. Тэгээд зөвхөн толгойн чанаа тархины идэх тэр тархинд шимтэйгээ хэвээр байдаг. Ягаад гэх бол бүх өсгөлэн болоход бүх биеийнхаа шивэн барахад тархины ганцаараа үлддэм байл л да. Тэгээд их олон зэргүүд өгсөн малын толгой чанд сэрэгжсэн юм лээ. Тэгэхээр одоо зуднаар өгсөн малын одоо зүгээр махыг бол чанд иж болохгүй нь шүү дээ. Муудаг байсан ч гэсэн болохгүй юм шүү дээ. Зөвхөн толгойг нь гэхээр юм бол байхгүй шимгүүл болсон байна шүү дээ. Зовлог. Хүний бие одоо улам ингэж дордд юм байна тий. Зовлог гэж ярьдаг байхгүй тэр шимгүү болсон зовлог хэдэд нэмэргүүл байхгүй. Тэгэхээр толгой чанд идэж олон зэрэг босч исэн гэсэн яриа байт юм л та. Тэгэхээр таны нэг пост анхаарал татсан юм аа. Одоо аргамжаа чөтгөртөө морийг чон иддэггүй. Гэтэл ичгэж гинэ. Хулгайч нь улсаа ирээгүй мүлжих цагдор чонч ирээгүй болдог аж. Тэгэхээр хүний ёс ч гэсэн өнөөдөр гажаад байна гэдэг санааг л илэрхийлж байна. Яг тийм л байгаа юм л татварч нэг жамил юм яваад байна шүү дээ. Тэгээд тэр юмд хандж байгаа хандлага шудраг усны зарчмын нэг том тулгуурууд мөн. Одоо бол энэ чинь өөр болчиход байна шүү дээ. Одоо бол реживтер нэг сумых болвол нэг ангих болвол нэг намых болвол чимэг гэдэг ямар ч муухай юм хийжсэн нүдэн болоо өнгөрөө тэнд илүү сайн одоо зарчимтай хүмүүс өөр намых юм өөр юу юм бол угаацчихдээ иймэрхүү юм руу орчод байна шүү дээ. Хоёрт нь бид нүүдэлчд учраас библи шиг юм ном судар бүтээх нь баг. Тэрийг зан заншил болгоод үлдээчдэг. Тэр зан заншил гэдэг маань юм байхгүй юу? Одоо монголчууд шиг юм олон ёс заншилтай ард түмэн дэлхий дээр байхгүй. Ирж хаагаад болдохгүй. Тухайн үндэстэн хариулах эртнийх байх хэрээр одоо ёс заншил соёл илүү арин байх байдаг. Монголчуудад энийг зан заншил юм ба штэ. 20 зэрэг. Санал дээр суугаас авахгүй. Замбраагүй болон амьтаа болон амьгүй бүх юмн дээр монголчууд 20 зэрэг зан заншил байдаг. Босгон дээр гიშгдэггүй, хаалгаалт дуусахгүй, морийг зүггүй зөв талаас нь морддог ч юм уу те. Тэгэл одоо малгайдлага хаан тавхасахгүй бол аяг гутал одоо заавал зүүгаараа барьдаг, ёроолдож барьдаг ч юм ингээл. Бүх юмн дээр хүнтэй аминдлэх, хөндлөх, суух, босох, газар тулахгүй гэл ингээл. Бүх юмн дээр одоо мянгаад юм ёс заншил байхад байна. Тим олон ёс заншилтай 20 зэрэгтэй ард түмэн байдаг. Энэ нь нэгдүгürt хоёр зүйлийг одолж байгаа. Нэгдүгürt нь бид бол эртний ард түмэн юм байна. Эртний ард түмэн юм байна. Өвөг ард түмэн юм байна. Хоёрдугаарт нь энэ өөрөө таны мэдгүй байхгүй юу? Энэ өөрөө цэвэр мухар сүсэг догматизм биш. Энэ хэдэн 10 100 мянган жилийн туршлагаар нотлогдсон ингүүл ямар нэгэн одоо шууд болоод шууд ус дамаа нөлөөлдөг сөрөг юм байдсан байна гэдгийг тийм танин мэдхүүдээр суурилсан ёс заншлууд үнэмлэхүй болох гэнэ. Мэдээ зам зураас орсон мухар сүсэг одоо автсан тийм юмнууд байгаа боловч үнэмлэхүй болгох нь цаана нь ямар нэгэн маш бодиттой пиц үйлчил байдаг. Тийм юмнууд байна. Тэгээ энэ ёс заншил чинь өөрөө бид нарын оршихуйн ёс зүйн код байхгүй юу? Монгол үндэстний хувьд бол энийгээ бид нэр танин мэдэх хэрэгтэй байна. Одоо хамгийн наацхан бид нар муу гэлтүүлээс ард юм шүү дээ. Муу гэлдэг, хүний өмүүлдэг, байхгүй гэж хэлдэг, үгүй гэж хэлдэг хүмүүсийг муу амтай, харамтай гэдэг хүмүүс жахан зэрэгтэй, зэн зэрэгтэй болсон. Одоо бүгдээрээ л муу гэлдэг болчиход байна л да. Хамгийн наацхан тэр.
үг өөрөө тэр аяараа асар эрчимлэг. Үг өөрөө амьтаа гэж бас яриад байна. Амьтаа гэдэг чинь цаанаа нөлөөлөл байгаа гэсэн үг байхгүй юу? Маш тодорхой физик үзэгдэл байдаг. Биелгээсээ гадна эргээд эзэндээ тусдаг. Тий амны бэлэгтэй хүүхдээ гэх юм бол сайн ярьдаг, сайн боддог, сэгж явдаг хүний царай төрх хүртэл өрөөдөг. Одоо ингээл муу үг хэлэл хүний улшаагаал явдаг хүний царай төрх харцсан хүртэл өрөөдөг. Энэ чинь ажиглалт шүү дээ. Ард түмний хэдэн 100 мянган жилийн ажилт байхгүй юу? Энийг судлах хэрэгтэй байна. Энэ бүгдийг ингээд нэгтгээд ингээд нэг системд оруулаад харах юм бол монголчуудын ертөнцийг танин мэдсэн, суур танин мэдгүй эрг гэдэг багцаалж болно. Монголчууд энэ ертөнцийг юу гэж хардаг байсан бэ гэхээр агуу их ертөнцид бид бол нэг элсний ширхт луга адилхан юм. Тийм учраас энэ агуу удам ертөнцид бид шүтэн мөргөж биширч амьдрах нь амьдралын тэгэд энэ ертөнцийн өөр ингэсэн зүй тогтолтой. Утгаж өрх юм ерөөсөө байхгүй, санамсрах юм ерөөсөө байхгүй. Энэ зүй тогтлыг монголчууд жам гэж хэлдэг. Тэнгэрийн жам гэж хэлдэг. Энэ жамд шүтэн амьдрах нь оршихын хамгийн зөв ёс суртахуун байна гэж үздэг байсан. Энэ дотор ч нэг одлаа гэл хулгаагийн хавилгал одоо буруу зүрх янз бүрийн орцол бүгд ордог байхгүй. Одоо барууны ертөнц бол ёс суртахууныг нэлээд янз бүрийн байдлаар авч үздэг. Яагаад гэх юм бол нэг бүс нутагт ёс суртахууны үнэт зүйл гэжсэн ойлголт нөгөө бүс нутагт нь бүр эсрэг байх шийдэ. Хиндэн зөв үж байгаа мэнд нь буруу байх шийдэ. Гэтэл монголчуудын хувьд бол ёс суртахуун гэдэг юмыг ертөнц оршихуун төлөө оршихыг ёс суртахуун гэж үздэг. Шал өөр болдог байхгүй. Өөрөөр илүү гүнзгий том танин мэдгүй байна гэсэн үг. Бид нар энэ том танин мэдгүйгээ мэдэхгүйгээр бид хөгжнө гэж байхгүй. Бид нар өөрийнхөө суур танин мэдгүйг дээр тулгуурлаж тэн дээрээ оюун санаа сэргэн мандах болцоо. Тэгвэл тэндээс одоо Марксийн ч юм уу аваад тэр юу боллоо те. Одоо тэр одоо юу гэдэг нь либерализм аваад ч юм уу эндээс одоо юу гэдэг нэг юм аваал ингээл нэг бол одоо Кристийн номл аваад ч юм уу бид өөршөө явахгүй. Тэгэхээр бусад улс орн жишээлбэл Японы боловсролын тогтолцоо бол эхлээд Япон хүнийг бий болгох. Японоос ёс суртахууныг суулгах гэж хятад улс ч гэсэн бас одоо хятад хүнийг одоо яаж одоо үн цэнтэй хүн болох вэ гэдэг талаас нь бас суйрлуулж өгдөг юм бэл. Манай Монголд бол одоо гадны шууд технологи, гадны хэллэг шууд ингээд тулгаадахын оронд эхлээд монгол хүнийг яаж одоо бий болгож одоо хүмүүжих вэ юм байна. Монгол хүнийг бүтээхэд тэгэхээр монгол хүнийг тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгээ монгол хүнийг тодорхойлчод бүх талаар нь одоо бол зүгээр монгол хүмүүстний хээгүү гүндүүч гэдэг юм уу нэг иймэрхүү бүдүүн баг ойлголттой. Хятад бол яг одоо бол хятадын боловсролын бодлого бол яг тэндээ бол үнэхээр айхтар болсон. Одоо манай нэг тань сая уршига тэр хятадын зөвмөд можуудаар явчаад ихтэй сургуулийн оюутнууд уулзаад ирсэн. Нэг талаар бахархаар нөгөө талаар аймаар байна гэж. Уртл тийм вирусын хүч рүү үндэстэн босоод ирэх юм бол бид нар ингээл хоорондоо гэрэлтээ сууж идэг нэг иймэрхүү дороо бороо байдалтай уудах юм бол залгуулна шүү дээ. Тодорхой хугацааны дараа байхгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр боловсролын бодлого төр бол бид нар мэдлэгтэй болохоор л сайхан боловсролтой болно шүү дээ гэж ойлгодог. Энэ одоо маш өрөөсгөлэн байхгүй нөх улс орны хөгжлийн тухай ярьсан зөвхөн эдийн засаг байгаад нөгөө оюун санааны суурь байх хэрэгтэй гэж. Оюун санааны суурь гэдэг чинь мэдлэгээр хангалттай зүйл биш байхгүй юу? Өнөөгийн боловсролын тогтолцоо яаж нөхдөр мэдлэг рүү хэд шахсан өнөө хүнээ бүтээдэг юмыг бүр ордос мартсан юм байна. Тэр нь зүгээр хэдхэн жишээгээр илэрдэг л дээ. Нэгдүгürt нь боловсролын салбарт багш одоо багшлах болсон хүчнийг бэлтгэж байгаа бодлого байхгүй. Яагаад гэх юм бол багш боллоо гэд амьдралын баталгаа байдаг. Гэтэл хятад гэхэд чинь багангийн 2 багш сарынхаа цалин хурааж ягаад 2 давхар хаав зах хэмжээний баталгаатай байдаг. Барууны ертөнцид бол багангийн багшиг 6 жилээр эмч үтгэж байгаа юм шиг бэлтгэдэг. Илүү өндөр цалинтай байдаг, илүү хангамжтай байдаг. Гэтэл манай багангийнхаа багшиг коллежийн боловсролтой хүнийг багангийн багш болгодог. Бодлого ордос байхгүй. Хамгийн бага оноотой хүн л багш болох магадaltaй болчдөг. Харин тийм болчдөг. Тэгээ бүр сүүлдээ одоо нөгөө багшин дэд сургууль бобис ч одоо баг төлбөргүй болох асуудал ярилуу төлбөрлөг болгочлоо байлаа. Солиорлохгүй байж болохгүй асуудал. Харин эсэргээрээ багш нарынхаа цалин өндөргөөд багш тэр хэмжээгээр багштай тавих шаардлагыг ур чадварыг өндөр болгох хэрэгтэй. Тэгээ багш бол зөвхөн мэдлэг олгодог асуудал биш. Хүнээ бүтээх асуудал. Тэгээ хүнээ бүтээдэг асуудал чинь одоо баруун одоо энэ өндөр боловсролын тогтолцоо өндөр болчихсон одоо Финлянд ч юм уу, Сингапур ч юм уу те хүний эрх зүйн боддог, бусдыг ойлгодог, өөрийнхөө үзэл бодлыг
хөгжлөөтэй нээлттэй илэрхийлж чаддаг. Ийм хүнийг бүтээх нь чухал болохоос биш учиргүй тав боддог, дээд тав боддог хүнийг бүтээх нь чухал шүү дээ. Ярилцлагын хэн та түрүү хэлсэн шүү дээ. Ер нь альва улс үндэстэн оршин тогтнохын гол суурь нь бол оюун санааны одоо гэгэрэл юм аа. Хэрвээ оюун санааны хямрал үүсээд энэ нь одоо ингээд эцэстээ тулах юм бол одоо улс үндэстэн сүрх ийм эрсдэл бий болдго юм а гэдгийг та түүхэн жишээн дээр тайлбарласан. Тэгвэл одоо монголчуудын дунд тулгараад байгаад энэ оюун санаа ёс суртахууны хямралыг яаж даван туулах вэ гэдэг дээр та тавчхан гарц хэлэхгүй юу? Амархан биш л дээ. Амархан биш. Тэгээд бид нар ингээд нэлийн гүнзгий намагт шигдчихсэн. Нэгдүгээр бид өнөөдөр байгаа яагаад ийм болчихв? Яагаад ийм байна вэ гэдгээ зөв онш тогтоох хэрэгтэй байна. Зөв онш тогтоож тэр зөв одоо дараачин бодлогыг хэрэгжүүлэх болцоотой болно. Хоёрдугаар Монгол хүн гин бэ гэдгээ бид нар одоо бүх талаас нь судлан тодорхойлох хэрэгтэй. Бие физиологийн хувьд, генетик мэдээллийн хувьд, эпигенетикийн хувьд бүр. Оюун санаа, итгэл үнэмшил, ёс суртахуун, хандлагын хувьд. Хятад хүнээс юугаар онцлогтой, орос хүнээс юугаар онцлогтой, Америк, Англиас юугаар онцлогтой гэдгийг тогтоож гаргах хэрэгтэй. Тэн дээрээ суурилсан боловсролын бодлого хөтөлбөр. Би монгол хүн буюу одоо Монгол ёс заншлыг хичээлж орж байгаа. Тэр нь хэлбэрийн төдий. Яг үнэ. Агуулга биш. Хүүхдэд бас энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр сурах чиг бичигдэхгүй л шүү дээ. Тэгэхээр чин сурах чигээ баг хэлбэр төдий байгаа байхгүй юу? Тэг үндс нь нөгөө монгол хүн гэдэг агуулга барьж өгч чадаагүй нь харагддаг. Мөн чанар нь аль болох хэлбэр хөөгөө явчихдаг. Тэгээд төр нийгэм эдийн засгийн бодлого нийгэм дотор одоо соёл оюун санааны ертөнц амрагч шүү дээ. Боловсрол бүгд бодлого хүртэл энтэйгээ уялджиж илүү үр дүнтэй болно гэсэн. Ядахтаа хоёр хөршөөхөн тэр өөрийнхөө үндэснийг тодорхойлоод тэндээ таарсан. Өөрөөр хятадууд гэхэд хятад хүний сул талыг олж харчаад сайн талыг хөгжүүлээд тэндээ тэрийг хөгжүүлсэн бодлого бариад байхдаа хятад хүний нөх сул талууд ингээ бүдэрсээр байгаад цоо шин хүчрэг үндэстэн бий болох магадaltaй болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр монгол хүний сайн чанарыг одоо дэмжин хөрөнгө оруулж хөгжүүлэх асуудал дээр төр анхаарах шаардлага байна л. Ганц хөрөнгө оруулах биш. Бодлого зүг гарах хэрэгтэй байна. Хэрэгжүүлэх. Тэгээд мэдээж бодлого зөв гарч иж бодлогын өмнө судалгаа хэрэгтэй. Судалгаа хийгээд бодлого зөв гаргаж иж тэгээд тэндээ таарсан одоо нийгэм эдсэн бодлого нийгэм болоод эдийн засгийн бодлого хосолж өвж иж ус орон гөгжинд гэсэн үг байхгүй юу? Нийгмийн бодлого оюун санааны хэмиг, ёс зүйн хэмиг хайч явах юм бол чинь хулгай хийдэг, авилгал авдаг, худлаа хийдэг, зөвхөн өөрийнхөө шиг боддог хүмүүс дийлэх болчих юм бол мянган эдийн засгийн зөв бодлого байгаад үр дүн багтаа болно гэсэн үг. Тэрийг бас бодолцох хэрэгтэй байна. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр монгол хүний мөн чанар, монгол үндэстний оршин тогтнохын өнгөрсөн түүх болон одоогийн үед одоо яаж одоо үргэлжлүүлж авч явах вэ гэдэг асуудал дээр та өөрийнхөө санал бодлыг хэллээ. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Уран бүтээл дөө. Тий. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар сэтгүүлч, зохиолч Намин Чимэд оролцлоо. Анхаарлаа тулсан үзэгч та бүхэнд баярлалаа.